фокус нь тавьж сайж мэдхгүй байна. За энэ хавцаа аваачаад бичээд зүгээр авах гэж бодож байна. За одоо бичиж байна. За юуны дөрөнд би бол Мөнхбаатар. Сүүлийн үед юу бодсон бэ гэдгийг одоо би тайлбарлах байгаа. Тайлбарлана гэж бодлоо ер нь жоохон өөрийнхөө юу бодсноо хуваалцмаар байна. Тэр нь юу вэ гэвэл саяхан нэлээд өмнөөс би ингээд өөрийгөө хийм бол гэдэг зүйл нэлээд бодож гисэн. Өмнө хийм байсан. Тэр хэрхэн бүрэлдэхүүн бий болсон. Тэгээд тэр нөөцлөлтүүд яаж одоо юм бий болсон. Өөрчлөлт донд би хэрхэн заарамжтай Мөнхбаатар болсон. Тэгээ ирээдүйд ямар Мөнхбаатар болох вэ гэдэг зүйлсийг нэлээд удаан бодсон. Тэгээд тэндээс юу бодож, юу ойлгосон бэ гэвэл амьдрал болохоор тогтвор биш ээ. Амьдрал болохоор байнга өөрчлөгдөж идэг, хойцож идэг. Хаалт болчихлоо.